Зэвсгэн тэгэхээр амлсан ёсоор 7000 лайкаар дараагийн зурлаа оруулж байна. Тэгэхээр та хэд мандаа үнэхээр их баярлалаа. Тэг хэдүүлээ юу 50,000 сабскрайбтай болох гэдэг шүү. Бүгд лайк болоод сабскрайб заавал дараарай. Бүр хичээнгүйлэн гооч байна шүү. Тэгээд болж өгвөл доорох тансруу донешин хийгээд тэнийх ол хэмэрлэгүй шууд гол сурал руу орцгоё. Юутаж манай хоёр маань Геонгийн хотод хүрээд ирж гисэн байх бөгөөд яг хаалгаар нь орж явахт нь хөөрхий манай боркоч нилээ хүн зөвлөрж гисэн байхаар нь мандах зөвөрөө би ч юм туслах уу гэхтэн зүгээр элгүй явдээ би багаас их юм сурсан. Тиймээс би тэнд хизээ садаа болохгүй яхаа. Тэг өргөдүүлэн борко өөрийнхөө баг насыг төгөхөд дурснаа. Намайг төрөөд удаагүй байгаад ээж минь намайг орхиод явсан. Би хамаалагч хээжээ тэгээ завгүй байдаг болохоор гэртээ тийм ч гэрдэг. Би удаан хугацаанд ганцаараа байдаг гэсэн болохоор их ганцаарддаг. Гэхдээ аав надад үнэхээр хайртай байсан. Боркогийн аав нь хэлэхдээ ахад чаах би удахгүй буузны мохлогыг хангалттай мөнгөтэй болох бол тэр болтол бидэнд жаахан хизээ явах болно шүү хүм. Өөлөлгүй гэрээсээ харж байгаа. Зөрөгтэй байж том хүмүүстэй үндэтгэлээ ярьцж бай. Чи тэгж чадах миний хүү. Тэ чаваа судалгүй аав нь ослоор амиа алдсан юм лээ л дээ. Тэг хөөрхөн юмтай ганцаарх энэ хороо дээр үлдсэн хойгоороо нөгөө азаарч гих юм уу юугаарч гих нөгөө хончол гэдээсэн манай мандахын ах нь болохоор аавынх нь хамгийн сайн найз нүнээс юм байна лээ л дээ. Тэгээд л цагаан бар худалдааны бүлгэмд манай хүнийг авахар болсон байдаг. Зурглал хөдлөхөд хэдийн үдэш болсон байх бөгөөд энэ хоёр маань буудлах газараа хүрээд ирж гисэн хээр хонж байна. Борко цаанаа нь өөрийнхөө дасгалыг хийж байх зур нь мандах түүнийг хараад намайг ууланд бэлтгэл хийж явах үед би Боркото яг л нас чадсан байсан баг. Гисний нэг савх ирснэ Борко руу хараад дойроо тэр. Гэхдээ Борко хөөрх юмтай хөшөөд ерөөсөө хөдөлж чадахгүй байхад нь мандах ардаас нь ганцхан очоод дагстаад хийсгээд өгнөө чаавас. Борко унсан хойноо дотор удахтаа тэр надад дөнгөж хөрөөдөл би нисээд явчихлаа. Өөр хүн. Тэр өмнөх залуусаас тэс өөр төвшнөх юм. Тэдэнд тэгэхэд цавсны дараа би илдээ арай гэж ашиглаж сурсан гэж утсан. Гэхдээ одоо эргээд хараад би ердөө тэдний дайралыг асан. Их тэр үед намайг дэмжиж тэднийг уучраа өгсөн. Би өдрө бүр шаргуу бэлтгэл хийсэн. Гэтэл би одоош тийм сул дорой гэж юу? Эсвэл ах итгэмэргүй хүчтэй байна. Хоёулалах. Тэгвэл энэ надад гайхалтай туршлага болно. Би бүх хүчээ гаргах хэрэгтэйгээд манай хүн рүү дайрнаа хөрх. Тэгээ дөрмийн догоо манай маань тулгараа ердөө савхаараа өөрийнх нь тохоог нь хаагаад шидчихнэ. Энэ хоёр маань ямар тааж иймэрхүү өнгө ээжтэй шүнжэнгөө бэлтгэл хийнэ. Тэр нэг баахан зодуулсан амтыг хэвдэж явах нь манд хамнэгтэй. Өнөөдөртөө ингэж болсон. 3 суурийн бэлтгэлийн арга барил ашиглаад биетэй кийгээ эргэлдвэл амралт ч бас бэлтгэлийн чухал хэсэг шүү. Зурглал солиулахад улаан сүнслүүдийн ахлагч руу шилждэг. Тэгээд ямар догш новш вэ? Би хэдэн өдөр тасаргүй кийгээ эргэлүүлсэн ч миний шарх юусоо идэхгүй юм. Би анхааралгүй байсан болохоор ийм байдалд орсон. Би бол хамгийн агуу генерал, би бол нам гүнгүй. Би нэг алтайгаа хоёр дутхгүй. Чи болгоомжтой л байгаарай. Гэт гарахт нь гадаа нөгөө ятгцсан залуу хүрээд ирчихсэн байдаг. Юу? Хой дапёв. Сайн үгүнгүй чи дээрсэн бол л та. Би бүрэн эдгэрээгүй ч одоо хөдөлж чадгаар болсон. Би ямад байгаад л баярлах хэрэгтэй. Тэр үед би толгойгоо таслуулах нь л гэж утсан шүү. Тэр их аюултай навш. Чи ямар нэгэн зүйл санаа зовхороо навч ирчилдэг. Чи ярэ тэр навчтай уулзсан юм шиг зү. Тийм ээ. Одоо улам идрэдэ болох нь. Чи хүртэл санаа зовж байна гэж юу? Тэр ингийн биш. Юу ч гэж хэлмээр юм. Тэр яг л аврах томчл шиг. Хан, уул. Тэр надад тийм мэдрэмж төрүүлсэн. Энэ бүх хугацаанд түн шиг хүн байдаг гэдэгт би огт мэдээгүй. Тэр гинэтэл гараад ирсэн. Тэр бол бидний хил амаараа учруулж чадахгүй юм. Ойлголоо. Тэ ямар төлөвлөгөө байгаа юм бэ? Бид ингэж буугаад өгч гэжгүй үстэй. Үгүй, бид бууж өгч чадахгүй. Хэдий тэр хүний төлөвлөгөөнд тусгаагүй ч. Түүнээс болоод буугаад өгч гэж болохгүй юм. Сайхан сонсогдож байна. Хэдий би тэр новшиг ялж чадахгүй байлаа ч би ядчил чамаа хамгаалж чадна. Тиймээс надад итг. Хамттай үний эцсийг үтцгээе. Тэгэхээр энэ хоёр чинь манай мандахын ардаас жоохон ангуушлах гээд байгаа юм л да. Дөрөвдөө сөрөгдөхөд манай хоёр өргөжлөн хаш хот руу явж явах бөгөөд хажуугаар нь яг танк гэрблийн хоёр явж таардаг. Тэг мэдээж тэргнээсээ боогод яг юу болж байгааг талаар нь асуугаад энэ хоёр хүртэл хаш хот руу явж байгаа юм байна лээ. Яг хинүүстэй явж байгаа гэхээр эвдэгний өдөр бүлэгмийн хамгаалагч нартай явж байгаа юм байл л дээ. Улгуу цаанаас нь Тэнгэрийн 8-гаар генерал Им Со Гуан гэх хүн хүрээд ирнэ. Яг гоо энэ хүн нь болохоор одоо энэ салааг нь хахаж явж байгаа хүн байхгүй юу? Тэгсэн чинь мандах энийг нь хараа таньнаа. Им Со Гуан. Би түүнийг сайн мэднэ. Тэр намайг танихгүй байна гэж юу?
Тэгээс сүүлд нэг хин гэдэг нь тодорхой болчихгүй л үү те. Ямар ч тааш нөгөө танк гэр бүлийн ахмад нь болохоор генерал Хинта. Мастер Жинийг бидэнтэй хамт явахыг зөвшөөрөх өгтөн. Яа. Хэрэв тэр чадварлаг тулаанчвал хамт явах нь муугүй санаа шүү. Хамтдаа хажууд руу явцгаая. Гээд манай Монтголон Борко энэ хэдтэй хамт явахаар болноо. Ямар ч тач өргөжлөлийн явж явах өгөөд энэ хэд маань хэсэг амархаар болноо. Амархаар болж байхдаа нөгөө нэг генерал ийм таан нь болохоор манай хоёрт хоол хийж өгдөг. Тэгээ энэ хоол нь яг өжигдөр Боркод манай мандах хийж өгсөн хоолтой нь адилхан байж таардаг. Тэгээ ер нь бол умардад энэ хэд нь мэдгүй нэг ийм л хоол хийдэг байсан юм шиг байна. Тэгээ манай мандахын юм идэж байгааг харсан нөгөө генерал нь болохоор чи тэр түнтэй ижил өгтөө болохоор тэр юм байх та. Түнтэй их адилхан юм. Хэрвээ тэр амьд болсон бол яг л түүний ясн дээр байх гэсэн. Үгүй тийм яхсгүй. Дөрөвдүгээр үеийн өдөрдөг чин канха. Хэзээ ч түн тулааны урлаг өвтөлөнгөл дэгээгүй. Тэр үүнээр зөвхөн номол уншдаг байсан. Харин энэ нэр ямар нэг тулааны урлаг сурсан байна. Тиймээс тэр байх ёсгүй. Гэхдээ яахт миний мартыг хичээж юусан дурсамжууд яагаад түүнийг харахаар ахиж сэргээд байна. Мантах. Тийм жаахан хөгөд умартын хахир гатаа орчинд ганцаархна амьдрахаас өөр аргагүй болсон. Тэр бүхний ганцаараа даван туулсны эцэс тэр өөд болсон. Тэр өөд болсон өдрөөс 10 жил өнгөрч бүх л бүтэн 10 жил. Би ямар ч тулааны чинь хизээ шийж болохгүй зүйл хийсэн. Гэхдээ умартын агуу багнууд бол умартын тэнгэрийн агуу дөрвөл түүнээс сурж яхад би өөр яах вэ гэж. Тийм ээ байсан. Надад зүг зүйдийн төлөө зогсох зориг байгаагүй. Би айдтаа авцсан. Хэрэв би эргэлдсэн бол тэнд алуулах байсан. Би бусдын хийж байсныг хийгээгүй бол тэнд алуулах л байсан. Би бол тэнгэрийн доорх нүгэлт. Өдөр ирэх тусам би улам бүр гимшиж гутам шиг мэдэрч байна. Би энэ бүхнийг гардаа орхиж байна гэж бодтол энэ хүн гарч ирээд тэр бүхнийг ахин сэргэл. Гэхдээ хэрвээ тэр мөн бол яхаа? Би тэгвэл юу хийх вэ? Ихтэй хэрвээ тийм бол тэр үнэхэр мөн бол би түүний хаанаас ирснийг ч асууж чадахгүй. Надад түүний царайг харах хэрэг байгаа гэж юу? Хэрвээ би одоо өршөөл говьл миний нүглээ өөрчлөх болов. Окей. Одоо санаа зовх шалтгаан байхгүй. Тийм ээ тэр байх ёсгүй. Би итгэхгүй байна. Тэр хизээч биш таарахгүй. Энэ тэр биш. Ер нь тэр ялч манай мандахыг харахад угаасаа мандгал юм чи мандахыг хараад мандахын дурсамж зэрэг нь ойлгомжтой за юу ч ярьж мэдэхгүй. Тэгээ сая генерал ийм юм бодож байхдаа манай хүн болохоор тэд нар яг хий юм бол гэсэн бодлыг яг бодоо байж байсан чинь гинтэл генералаа энэ ч дүүрэн хүний цогцсон байна гэсэн хоолой гардаг. Зургдаас харахад манай хэд өргөжлүүлэн явсан байх бөгөөд баахан хүний цогцтой айхтар заваан газар таарнаа. Буугаад өнөө хүний цогцуудыг харахад энгийн ч зүгээр нэг өгсөн хүмүүс биш тас татуулсан бүр тастар татуулсан зүгээр хядуулсан хүмүүсийн битүү цогц. Тэгээ энийг юу н отолт юм болов гэхээр арайч отолт биш ээ. Хэрвээ тулааны урлаг мэдтгэл бол юу гэж тулааны урлаг эзэмшдэг хүн ингэж тасар татаж хаях вэ те. Тийм үстэй. Тэгж бодонгуудаа ман тулгаараа за энэ угаас ялдчихгүй хүн байх боломжгүй гэж юу н боддог. Юудаас нөгөө салааг өдөртөж явсан генерал нь болохоор бид удахгүй хаач одоо төрн анхаарал асуул гэж болохгүй. Яриг тэрнээ сайн хараар хэрвээ дайсан сарагдахад бол шууд эргэлзэх цөлгүүгээр хөнөө. Хурдан явцгаая. Гээд энэ хэд маань ямар тач өргөжлүүлж явсаар байгаад Эвдэргийн өдрөх бүлэгмийн хаш хотын салбар зоригт цэнхэр сар гих. Эвдэргийн өдрөх бүлэгмийн хаш хотын салбар дээр хурж ирнэ. За ямар тач манай хоёр маань шууд хаш хот дээр хурж ирсэн болохоор одоо энэ хүрдэл хөргөж өгсөнд баярлалаа. Удахгүй ингээ замаа хөөё гэхтэн. Хажуу талаас нь танк гэр бүлийн нөгөө ахвад нь хүрдэл тийм ээ генерал юм. Мастер Жин өөрөө хувийн асуудал болохоор ингээд энэ хүрдэнд явуулсан өөрт нь хамаагүй аюулгүй байхаа гэхтэн. Тийм байх. Тэгвэл чам дамжуулт үзье гэснээр манай хоёр салж явдаг. Манай хоёр юутаж нөгөө хилээсэн цааш салж явж байхдаа мандах Боркод энэ хавийн хамгийн том уушин газрыг нодод очио гэдэг. Юутаж манай хоёр ярьсныхаа дагуу хамгийн том уушин газарт нь ирэхэд нь хүн байдгүй. Яагаад гэсэн чинь хуурамч 120-ын судад ингэсэн л гэж байна. Манай хоёрыг ирсэн дээр нэлээд баярлал өрөөрөг оруулнаа. Тэ яг яагаад том уушин газарт нь ингэж ирэх гэж байгаа вэ гэхлээр цагаан бар болон нөгөө төмөр нутгийг олуулаа учраас энэ хотын хамгийн том уушин газарт нь ирэх нь тодорхой гээд эн чинь ирэхэр нь уулзах гэж байгаа юм байхаа л та. Тэ яг яагаад уулзах гэж байгаа нь тэгээд утгагүй тэгээд сүлд тодорхой болчихно л та тий. Яг ингэж ярьж явахт нь гаднаас нь нөгөө уушин газрыг ажлууд хүн орж ирсэн. Энэ бол манай уушин газрын хамгийн амттай үнгүй хоолоо гээд өгч гарахт нь манай хоёр ёстой өмнө юм бүрэн цаагаас идэж үдж байгаагүй мүдж байгааг ёстой нэр яасан амттай юм бэ гээл идсэн чинь нухаа алтад унцдаг буй юм. Тэгвээсээ үнгүй юм гэж байхгүй шүү дээ зүгээс ойлгомжтой юм дэр. Тэг болохоор яг хин энийг хорсон байж болох уу гэхлээр одоо дээд сарнуудаас явуулсан нөгөө нэг зүсээ урилгадаг тэр нөхөрлөө байгаа байхгүй юу? Надад тэр цагаан бар худалдааны бүлгийн гох монж ерөөсөө хамаагүй. Миний хайж өсөх хүн бол энэ хүн.
Би түүнийг их нугастаад хачирхалтай залуу гэж дуулсан. Гэрэнт гараад ирсэн болохоор түүний талаар мэдээл бараг байхгүй. Ард нь хин нэг юм байдгийн багтаа. Түүний талаар юуж байхгүй байгаад нэг гайхаж ин шүү. Надад ерөөсөө тулааны урлаг бол нас зинданыхын нэмэдээл байхгүй. Чи үнэхээр яг хий юм бэ гэд байж байсан чинь гинт манай мандахын элдийг нь болоод харчихдаг. Тэгвэл тэр нүдэн сарахад яасан тэр ховстойсон юм уу? Яасан мэдгүй очингуудаа манай мандахын элдийг барьвгүй юу? Мандах сэрнэ. Новш. Сая яг юу болсон бэ? Мөрийн ертөнцид орж ирээд удаачгүй жижиг юм анхааралгүй байх гэж. Надад сурагч юм их байна да. Анхааралтай баймтга. Гэдэргээ тарахтаа нөгөө нэг манай хүнийг барьцаалсан хүн чинь элдэнд нь ховстуулсан байгааг болж харнаа. Тэгээ болохоор хараалт элд гэдэг нь яалтчгүй чи юм да инэ тэрээгээд манай мандах чи гинтэл өөрийнх нь элдэнд нь хүрсэн чинь ирсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ элдэн манай хүнийг сэрээсэн байж таардаг. Тэр хуур гаргуудлаа ашигласан юм байх та. Гэхдээ би яагаад ялгаагүй юм бол бас хоолнд донтолох бэлтгэл хийснэ ч гэсэн их ялгаагүй. Чи үнэхээр тулааны мастер юм аа. Тэ нөгөөдхнөөс чинь ямар ч тааж чи хин бэ гэхтэн. Би бол мэдээлэл цуглуулгал нууцаар нэмсрээд мэрэгсэн нууц байгуулга хар цар нэг гişэ нууцсаар. Би бол хамгийн дээд цалааны тэнгэр төвчний чин үү. Харсаар сачрын салбарын удирдагч маа болж руу надад мандах гэдэг нэртэй хүнийг ажиллаж түүний талаар мэдээлэл олгож тушаасан. Йоо. Хараалт хийгээс болж байна. Тэр яагаад миний асуултанд хариулттай. Харсаар маа болж руу. Өөрөстөө манай хүн энийг хар сарны гişүнгүүдийг нь мэдэнгүүтээ хэр их юм мэдгийг харъя гэд сая түрүүнд харалдаж явахдаа тасар татсан хүмүүсийн цогцыг нь асуухад нь яагаад чим тэр тайвын тосгоны хүмүүс нь гэр бүл хамаатан садан юрөөсөө тоохгүйгээр нэг тасар татад байсан гэдэг. Тэр нь ялтачгүй төв тэнгэрлийг нэгдэл нь болохоор хорноос болж байгаа юм байна гэдэг танк гэр бүлийн агуу хор яадаг авахыг нь дуудсан ли байлээ л дээ. Энэ бүх мэдээллийг сонссны дараа манай мандах өөрийнхөө сэлмээ авахт нь өөд нь буцаагаад ухаан орчдөг буй юм. Ухаан орчод дарангуудаа байдлыг ойлгоод хамаг нууцсаа хэлснээ мэднэ. Тиймээс би чамайг алангуудаа өөрийгөө дараа нь алнаа. Энэ бол нүглээр амжилж байгаа нэг хэсэг гээд манай хүн рүү дайрдаг. Физик хугацаа өнгөрсөй дараа Борконы хөдөө нэгт нөгөө манай мандагчин Алидинэ дээд царыг нь зохицуулжсэн пялган өдүүлсэн амтан өөдөөс нь харсан чам шиг мангас яаж байдаг байна гэд ялчгүй буугаад өгсөн л байгаа юм л та. Тэгээ манд болохоор нэг санал тавья гэдэг. Нөгөө санал нь болохоор чи намайг үргэж дагж яваад надаас миний авч болох бүх мэдээллийг ав. Харин орондоо чи надад энэ болоод байгаа бүх асуудлын ховж болон зүгээр надад мэддэг бүхнээ хэлээ гэд энэ хоёр мөр ингэж харилцан тохиролцож байгаа юм баг. Харин нөгөөдөл болохоор нөгөө танк гэр бүлийн хоёр чин очижсэн галзуурсан хүнийг хараад байж үүдэг. Тэгэхээр галзуурсан хүн нь болохоор өөрийгөө яг бүрэн ухаалтаас мөн төмөр цэглэлийн тагнуул гэдгийг хэлсэн байх л та. Тэгээ өдөлгөө нөгөө танк гэр бүлийн наст нь болохоор энэ галзуурсан хүнийг нь онтоолонгоотаа судалгаа хийхдээ нь эрдэст хороор энэ хүн хорцсон байж таардаг. Тэгсэн гинтэн сэргэстэй манай хоёр руу дайрахт нь хажууд насын генерал нь бориулж чаднаа. Нөгөө настан хараад хэлэхдээ эрдэс тор болох хүнийг удаанаар өхүүлдэг. Гэхдээ яаж ч утсан ийм хүчтэй байх ёсгүй те. Хэлж дуусах байхад нь өхөөд өгдөг. Тэгээ яг яагаад өгсөн юм бэ гэсэн чинь хийдий хүчтэй байсан ч гэсэн биенийхэн дотор эрэхтэн дийлэхгүй дулчихжээ чааваас. Тэгээ эн чинь өөр нь бол нэг тийм айхтрал хэрэг болоод байгаа юм л да. Тэгээд энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэлэр та хэд маань лайк болон сабскрайб заавал дараарай. Тэгээ энэ удаатай болохоор тэ заавал лайк дармаар гээд нэг тийм хариуд нь юм өгнө гэсэн юм бол байхгүй. Эртээ та хэд маань сабскрайб дараа 50,000 сабскрайб хүрчүүл мэдээж зүгээр авахгүй л. Тэ бэ? Тэгээд дараагийн мэдлэр болцлаа. Тэр баяртай.